Гүний өдрийг сүүлчийн минутад орхиж явсан сорын ганц морь би биш болол та. Энэ ямар их юм бэ? Би яаж сонгох юм бэ? За, тайвшир одоо мордоо. Бид та нарт бүгд чинь тусалнаа. Яаж? Би юу хийх байсан бэ гэвэл миний дэлхийг онцгойлон харуулах цэцгийг сонгох байсан. Хиндэж танилцуулсан өөрийн онцгой өнгөний зохицлоороо тэднийг татах болно. Яг зөв. Мөнгөний зохицол сайхан байлаа. Зөв санаа байлаа. Харин одоо Rarity бид чамд яаж туслах вэ? Хонгор минь надад Equestria-гийн хамгийн үцэглэнтэй дээл шалгаруулалтын фото зураг авалтад зориулж хэдэн 10 лаванда хэрэгтэй байна. Та нарын цэцэг дуусныг мэдэж байна. Гэвч энэ Vanity Mare-т зориулж байгаа шүү дээ. Тэр миний дэлхийн зургийг авах учраа өнгийн тохируулах зайлшгүй шаардлагатай. Дуртай яа, Rarity? Нэг ширхэг том байхгүй юу? Хэрв салхи нэг зүгээс үлээвэл нөгөөг нь үнэхээр ихсэххээр байна. Байхгүй. Гэхдээ чам зориулж хийж өгч болох юм. Өөр хийх зүйл надад байхгүй байгаа болохоор биш л дээ. Би ч салхинд хийсэн үзэмжинд дуртай. Гэвч бусад одоо морд мэдрэхээс өмнө эхлээд харах хэрэгтэй байх. Төсөөлөлд минь байгаа зурган дээр дэлмэн сүйх тэргэн дээр хийсэж байх болно. Гэвч би өнгийг өөрөө сонгоно гэж найдаж байсан. Та цайвар өнгөтэй нэгийг хийж өгч болох уу? Надад өнгөний хүрдэн дээр энэтэй эсрэгцэх юм хэрэгтэй байна. Хөөх, эдгээр зүйлс өөр өнгөтэй ирдэг байсан бол өөрөө болгондоо нэгийг авах байлаа. Тийм байхаа худалдан авалт буураад байсан юм. Олон өнгө нэмэх хэрэгтэй юм байна. Pinky, би фото зураг авалтаа сайхан мэдрэмжтэйгээр дуусгамаар байна. Тэхийн тулд харин надад чиний уучлаарай би саад болоогүй. Би дэлхрүүдийн анхны найдалтын ог тэмдэглэж байлаа л да. Бараг цагаар жилийн өмнө би жижиг хамарчин захнаач. Хамарны нөхөрөө найтан гаргасаач. Найтасны баяр имэн. Чамд баяр хүргэе. Миний бицхаммер Нөхөрлөл хийж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер Танамнадад нөхөрлийг альгуусан. Адад явдал хөвжөлтөө. Өгөмөр сайхан сэтгэл үнэнч баг хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах энэ нөхөрлийг гэдэг надад миний санаа зүтгэж Миний бяцхан одоо морь. Шидэт нөхөрлөл 7 дугаар бүлгийн 20 дугаар анги. Pinky, би зураг авалтанд ийм дэлтэй орж чадахгүй штэ. Тэгээд энэ баярын шүршигч арилахгүй байна. Яг гэвэл наадах чинь зөвхөн баярын шүршигч биш. Энэ бол супер наадамхай баярын шүршигч байгаа юм. Уучлаарай. Миний найдалтын баяр арай л хэтэрчих шиг боллоо. Зүгээр дээ, Pinky. Би маргаашин зураг авалтын өмнө яаж арилгах учрыг олноо. Үнэн дээр чи ч гэсэн арилгах арга нь олох хэрэгтэй юм шиг байна. Хэрвээ чамд зориулж супер хөөсрөгчтэй л ангижруулах шампунь байгаад харин надад шидэт цэвэрлэгч шингэн байсан болчих. Яг тийм. Бид Zecora дээр очиж уулзъя. Тэр бол тогоотой гайхамшиг шүү дээ. Шүршигчээс өөрт мөнгө салгах хэрэгтэй болох нь. Сайн хэрэг. Учир нь энэ бүх жинсэн бүтээгдэхүүнийг бараг наадамхай шүршигчээс өөрт мөнгө салгах хэрэгтэй болох нь. Zecora-г хотод амьдардаг байгаасаа гэж ямар их хүсэж байна гэж. Хэн нэг
чинь над шиг шампуны төлөө шугын хамгийн харанхуй хэсгийг туулах шаардлага гарахгүй л байх та. Чи юу гэж бодож байна? Фото финиш миний дэлний зургийг авахыг хүсэх болов? Чиний үсний загвар фото эссений төрөлд тохирно гэж эргэлзэж байна. Фото финиш хамгийн үзэсгэлэнтэй дийл хайж хаасайгүй аялсан шүү дээ. Яг stand хүртлөө? Саралгуудад дэл байдаггүй. Тэгээд ч тэдний загвар нь тэрний хайж байгаа зүйл гэж бодохгүй байна. Яг одоо миний ихч бас Санаа зовох хэрэггүй дээ. Зикора гарцаагүй бидэнд тусалж чадна. чиний зөв гэж бодож байна. Сонс аимшигтай нүднүүдээ та нар явж зураг авцгаа тэр нь хамаагүй удаа үлдэнэ. Нэг секундын бодлоогүй. Ийм байдалтай зураг авахлахгүй байхыг хичээж байгаа шүү дээ. Наадах чинь аюулгүй гэдэгт итгэлтэй байна уу? Энэ сонин санагдаж үйж магадгүй. Гэхдээ миний арга бол миний арга. Эцсийн эцэд би нэлээд удаан энийг хийж байна. Жигмэгмэн тунгаахгүй цэвэрхэн болох нь дээ. Чи дахиад шинийг жигнэх хэрэгтэй. Үгүй ээ. Чиний дэлний хувьд зөвхөн савн байхтал болно. Тиймээс миний супер хөөсрөгч шампуныг хэрэглээд үз. Ямар их тайвшрал вэ? Дэлмэн зураг авалтанд бэлэн болж чадахгүй байх вэ гэж ямар их санаа зовсон гэж. Санаа тавьж байгаа чинь сайн хэрэг. Дээлж төвөгтэй шүү. Би яахын сурсан. Тэр талаараа надад хэлээч. Цэвэрлэх амархан хийдэж эд шидийн засвар өөр асуудалтай нөлөө үзүүлэх магадлалтай. Нэрэ гэж юу? Оо, үс чинь босмоор тийм амар түүхүүдийг ярьж өгч чадан шүү. Аимшигтай чих үз төрөмдөлийг засах гэсэн оролдлогууд. Би ч томог ярианд дуртай л да. Гэхдээ өнөөдөр дахиад айдас давтаж яагаад ч тэсэхгүй байх. Харин би бол аимшигтай түүхэнд дуртай шүү. Нэгэн цагт найзаас найзад халддаг хязгааргүй үргэлжлэх буржгар ус байжээ. Тийм ээ, их хөгжөлтэй. Шампунь өгсөнд баярлалаа. Тадаа! Буржисаар байгаад бүтэн биеийг ороодог буржгар усны талаар түүх байгаа болов? Миний мартах шахс нь нэг түүх бий. Дэлгүүрээ цэвэрлэх хэрэгтэй болсон одоо морины тухай. Энэ бол миний хийх ёстой зүйлтэй ижилэх юм. Хачиргалтай юм аа? Магадгүй би илүү тодорхой байсан нь дээр байх. Та Sugar Cube Corner-ыг эндээс цэвэрлэх боломжгүй. Ойлголоо Зикара. Би Туслаар л арилгахыг хүссэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд ямар ч имэх замбраагүй зүйлийг цэгцлэх боломжтой. супер наадамхай баярын шүршигчид анхаарлаа төвлөрүүлэх нь тийм ч хэцүү биш байх. Угаасаа нүдэнд харагдах цорын ганц зүйл нь тэр. Зикара хэлэхдээ хэдэн туслал байхад хангалттай гэсэн. Гэхдээ бүгдээ хамтдаа цэвэрлцгээе. Анхааруулж хэлэхэд зөвхөн баярын шүршигчид л анхаарлаа төвлөрүүлээрэй. Тохиолдлоор бусад бүх зүйлийг арилгачихмааргүй байх шүү. Хөөсөрч байна. Тайвшруулах шүршүр нь үнэхээр дэлний минь гой сайханд анхаарлаа хандуулах боломжийг олгож байна. Тийм ч таатай үнэртэй биш юм аа. Гэсэн ч ажлаа дуусгахгүй байх. Миний дэл арай хөнгөн санагдаад байна. Тань руу би туйраа заахгүй байхыг хүсэж байна. Гэхдээ энэ удаа яагаад ч би ойлгохгүй байна. Rarity чи энэ мөн гэж юу? Яагаад туйраага над руу чиглүүлэе гэж бодож байгаа юм? Тэгэхээр таны шампунь яагаад зах зээл дээр шууган тариагүйг ойлголоо. Секора, та ядаж энэ нь тийм ч муу биш юм шиг жүжиглэж болно штэ. Уучлаарай хайрт минь. Гэхдээ хэлэх зүйл алга. Чи өчигдөр эндээс зүгээр л буруу усамлыг авсан байна. Магадгүй таны шампунь гүний эрт үеийн халзралтыг өдөөсөн байх гэж ботсон юм. Үгүй дээ, хонгор минь тийм биш. Цэвэрлэгч уусамлаар андуурж угаагаад үс чинь халзарсан байна. Оо, ямар их тайвшрал вэ? Та надад эмчлэх уусмал хийгээд өгчгүй би буцлаа. Маргаашин зураг авалтын өмнө хийх зүйл их байна. Өмнө дурдсанчлан амархан засах зүйл байхгүй. Гар аргаар засах ичид бол хамгийн аюултай зүйл. Уучлаарай. Чиний дэл биднийг үүр дөргсөн гэж айж байна. Хэрэг бид ухаалаг байвал энийг засах боломж бас байна. Юу боломж байна? Та сая тэгсэн үү?
Би хурдан ажиллахын тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Нэг л буруу найрлага бүх зүйлийг баллах болно. Харин чи явж бусад хийх зүйлсээ дуусга. Бас дэлээ алдаж байна гэх энэ бүх бодлоос өөрийгөө хамгаалаад байж вэ. Санаа зовох зүйлгүй. Хийх ёстой зүйлээ дуусгаагүй байхад Зекора эмчлэг шингэнийг авчирсан байх болно. Гэхдээ би ийм байдалтай царайгаа дахин яаж харуулах болж байна? Уучлаарай хадагтай. Та дэлээ харуулгүй л би тань тохирсон өнгийг чинь сонгож өгч чадахгүй. Миний хэд яаж байна? Мариг ол зохих юм байна. Уучлаарай. Уг нь миний ээлж байсан юмсан. Би бас сонгох хэрэгтэй байна л та. Төгс зохицол. Ата надад. Танаа шүтэн бишрэгчдэд яг тохирсон салхиар хангаж байгааг энэ үзүүлэнгээр харуулсан нь гайхалтай юм. Энэний төлөө би Rarity дөртэй. Ямар ээлдэг юм бэ? Ээлдэг байдал энд хамаагүй. Rarity үргэлж ямар нэгэн зүйлийн яаж сайхан харагдуулах вэ гэдгийг мэдж байдаг. Ягаад гэвэл өөрөө үнэхээр сайхан харагддаг болохоор тэр байх. Бидэн чиг дэгжин биш понинуудад энийг ойлгох хэцүү л дээ. Оо, дэгжин биш ээ? гэдэг үү яахав? За, одоо мөр болгон бидний шинэ өнгөтэй бууданг сонирхож байгааг мэдэж байна. Гэхдээ энэ шар өнгөтэйг захиалсан. Оо, баярлалаа Дэвенпорт. Магадгүй энэ бүх одоо мордыг явахаар би авъя. Хурдаж авахыг хүссэн одоо мөр болгоноос 2 дахин үнээр авъя. 3 дахин. Гэхдээ юу би Зарагдсан. Тэдний анхаарлыг татахгүй байх үед одоо морд ямар өөрөөр аашилж байгааг хараад итгэж чадахгүй. Үнэхээр тийм зүйл болсон гэж үү дээ. Хүлээгээрэй. Чиний дэл халцарсан болохоор бусад одоо мордын анхаарлыг татаж чадахгүй гэж бодож байгаа юм уу? Халцарсан? Энэ чамд халцарсан юм шиг харагдаж байна гэж юу? Юу ч болоогүй юм шиг байхын тулд хэрэг хичээх хэрэгтэй вэ? Маш их. Хэрвээ бусад одоо морд өнөөдрийг шиг надад хандах юм бол би дэлээ урахыг хүлээж тэсэхгүй нэ найзуудаа. Уучлаарай Rarity. Гэвч ямар ч одоо мөр чамд одоо байгаагаас ч илүү муухай мэдрэмж төрүүлэхээ хүсэхгүй. Зекора эмчлэг арга дээр ажиллаж байгаа гэв үсттэй. Тийм ээ. За, хүн бүр миний гадаад үзмжийг хайхрахгүй байсан ч Зекора зураг авалтын үеэр энийг засах боломжтой байж магадгүй юм. Миний дэлхийн зарим хэлбэрийг сэргээхийн тулд та хоёр шившлэг хийж чадах уу? Энд чинь Зекорагийн хэлсэнтэй бараг ижил байж магадгүй. Дэлийг ич хитээр засах нь мэдээч байна. Хэцүү гэдгийг надад хамаагүй ямар нэг зүйл хийгээч. Үгүй болохгүй байна. Надад өөрийн мэндэл хэрэгтэй байна. Гэхдээ энийг хаа нэгтэйгээс авах хэрэгтэй. Юу, чи зүгээр л ичид ашиглаад илтэй болж болохгүй. Үр дагавар нь маш хөнөөлтэй. Энээс илүү хөнөөлтөө байж чадна гэж юу? Одоо бидний турших өөр зүйл үлдээгүй л болов. Гэхдээ Зекора надад боломж байгаа гэж хэлсэн. Маш удаан хугацаанд хайсны эцэс өмнө нь миний чамд хэлсэн зүйл бүгд огт буруу байсан байна. Зекора, чи эмчлэг аргыг олдсон юм уу? Яста гайхалтай. Тэгэхээр үцэглэнтэй дэлээ зураг авалтаас өмнө буцааж авна гэсэн үг үү? Оо, үгүй ээ. Зураг авалтаас өмнө яагаад ч засаж амжихгүй. Гэвч хэсэг хугацааны дараа үс чинь дахин ургах болно. Ямар ч ичид энийг хурдлуулж чадахгүй. Хэрвээ чи цаг хугацаагаар буцаад өөрчилдгүй юм бол. Наадах чинь сайхан санаа биш гэдгийг бит хоёр хоёулаа мэдчихээн. Зөв хувцсан дутагдж байгаа бусад бүх хэсгийг нөхөж чадна гэдэгт би үргэлж итгэдэг. Гэхдээ надад чиний шудрах санал бодол хэрэгтэй байна. Энэ хэр муухай харагдаж байна. Оо, айлвэ.
Энэ нь муу биш юм шиг дүр эсгэж болохгүй гэж юу? Бид чадна. Оролдоод үзье. Магадгүй юм. Хэрвээ энэ аимшигтай байдлыг Ванити Мэрийн нүүрэн дээрх Эквестрагийн хамгийн үзэсгэлэнтэй дэлхийн зураг авалтанд гоё харагдуулах зөвлөгөө байвал би сонсоход бэлэн байна шүү. Би юу ч хийхэд бэлэн байна. Ингээд л болоо юу? Ямар ч асуудалгүй. Би ойлгохгүй Applejack. Яаж үнэ сах бидэнд туслана гэж? Энэ л бидэнд туслана да. Бид дөнгөж сая шинэ үнэ сахч ажилд авсан юм. Энэ залуу байсан үеийн минь өнгөтэй тун ижилхэн байгаа юм. Жаахан овсгоотой байдал тус болно доо. Сайхан санаа байна Applejack. Гэхдээ фотофиниш хамгийн үзэсгэлэнтэй дэлийг хайж байгаа. Энийг биш. Энийг ашиглаж болох юм. Чи зүгээр л хүлээж бай. Юу гэж? Энэ үнэхээр сайхан зохиож байна гэж? Тийм ээ. Олчглоо. Гэхдээ авч явах боломжгүй юм байна. Оо. Энэ байна. Ер нь зүгээр л нүүр тулаад зураг авалтыг цуцлая та. Рэритид ямар хэцүү байгааг бид бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ тэрнийг бүр зураг авалтаа хүртэл цуцлана гэж бодсонгүй. Чи тэрний дэлийг харсан биз дээ. Гэхдээ хэрвээ ямар нэгэн одоомор нимбгийг нимбэгний шүүс болгох бол тэр нь Rarity шүү дээ. Тэр өөрөө л нимбэг болсон байгаа нь тэрэнд хэцүү байгаа байхаа. Гэхдээ тэр Лемон биш. Тэр чинь бидний найз. Тэгээд яг одоо тэр нь бидний тус хэрэгтэй байна. Ороор. Хаалгаа хааж өгөөч. Би харанхууд илүү тухтай байна. За Rarity. Чи хангалттай их зүйл хийсэн. Сайхан дэлтэй байна гэдэг мэдээж сайхан. Гэхдээ цорын ганц зүйл биш. Тийм ээ. Бид чамайг дэлдэж дэлгүүч ямар гайхамшигтай болохыг чинь сануулахаар ирлээ. Та нарын хэлж буй үгс үнэхээр сайханч бодит хүйтэн үнэнтэй эвлэрхээс өөр арга алга. Тэдгээр нь ямар үнэн гэж? Дэлгүүгээр би урд нь байсан шигэ гэрэлтэж чадахгүй. Бусад одоо морд намайг гунигтай үл үзэгдэх чимээ хандхаас өөр сонголт алга. Rarity, чи үл үзэгдэгч биш. Харин бидний найз. Загварын ертөнцид хаанчлалыг тогтоосон тийм найз. Үзэсгэлэнтэй бүтээлээрээ биднийг үзэсгэлэнтэй гэж мэдрүүлдэг тийм найз. Юу ч болсон бидэнтэй зурагдаг найз. Далайн амьтанд туслахын тулд өөрийнхөө сүүлийг хүртэл тайрч өгсөн тийм л сайн найз шүү дээ. Дилээ алдахдаа өөртөө итгэх итгэлээ алдсны чинь бид мэднэ. Дийл бол яах вэ? Харин өөртөө итгэх итгэл чухал шүү дээ. Тийм шүү. Та нарын зөв. Өнөөдөр өөрөөр авирлаж байсан цорын ганц одоо морь бол би байжээ. Тэрнээс гадна гаднаас дотогшоогоо гэрэлтэхгүй байсан цорын ганц зүйл. Ой, Rarity. Чи юу хийж байна? Би дотроос гадагшаага гэрэлтэхээр бэлдэж байна. Гайхалтай. Энэ миний буруу. Би Spoipold-оос юу дуртайг нь асуухгүйгээр цэцэг худалдаж авах ёсгүй байсан. За, бидэнд юм үлдсэнгүй. Тэр эмэгтэй юунд дуртай? Юу нийл ягаан? Надад шийдэл байна. Rarity. Чиний дэл гайхалтай. Баярлаа. Би Ванити Мэрийн боломжийг алдсан гэж айж байгаа ч. Надад лаванда цэцгийн цөөн хідэн зохицуулах ажил байгаа шүү. Юу лаванда ягаан уу? Салхинд хийсэж буй төрх нийлээд удчихлаа. Энийг гадаа байрлуулсан нь дээр илүү их анхаарал татна гэдэгт эргэлзэхгүй байна. Зураг авахулсан ч авахулаагүй ч сүхт тэргийг хизээч хэрэглэж болно. Хөх, Rarity. Хэрвээ чи дотроосоо гэрэлтгийг хүссэн бол өнөөдрийн Equestria-даг хамгийн тод гялбаа нь чамайг болсон гэж бодож байна. Оо, Applejack найз минь. Би зүгээр л өөрийгөө өрөвдөж өнгөрөөсөн цагаа нөхсөн шүү дээ. Чамайг яагаад ингэж бухимдсныг мэдэхгүй байна. Дэл чин гайхалтай л харагдаж байна. Би санамсаргүйгээр дэлэндээ элбээ арилгагч уусамлыг хэрэгэлсэн ч гэсэн дотроо гэрэлтэж ивэл гаднаа сайхан харагдаж чаддаг гэдгийг сануулах
Та бүгд минь надад байгаад үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна. Тэгэхээр ямар ч байсан чи толгойдоо арилгагч усмлыг хэрэгэлсэн юм уу? Оо, Пинки. Хэрв надад энэ бүх хугацаанд арилгагч уусмал байсан бол харин Пинкид гарцаагүй. Шампунь. Шампунь? Яагаад бидний дээр зөөлгөн бас хөвсөр байгааг ойлголоо? Би арилгагч уусмлын үлдсэн хэсгийг авчирая. Гайхалтай. Хөөе. Чи нэг л өөр харагдаад байх чинь. Шинэ тойрон өнгөлөгч юу? Бүрэн сэргсэн гэдэгт та нар үнэхээр итгэлтэй байна уу? Тиймэр Эрити. Бүтэн сар өнгөрсөн байна. Чиний дил гайхалтай харагдаж байна. Оо, хараач. Венити мэрийн гаргасан Эквестрагийн хамгийн үзэсгэлэнтэй дэлнүүд байна. Чи унших хэрэгтэй. Оо, чи итгэлтэй байна уу, Пинки? Энэ бүхний эцэст ямар дэл сэтгүүлийн нүрийг чимж байгаа надад сонирхолтой байна гэж бодохгүй л байна. Уншаа. Гэхдээ би зураг авалтыг цуцлсан штэ. Бид фото фиништэй жаахан ярилцсан юм. Тэгээд дотоод зүрх сэтгэлдээ ямар үзэсгэлэнтэй гэдгийг чинь хэлсэн. Яг уу чамайг гэрэлтэж байх зур фото финиш хідэн зураг дарсан. Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Аз болж чи юу ч хэлэх хэрэггүй. Чиний загвар бүхнийг хэлж байна. Тийм шүү дээ.